За тэгэхээр энэ дээр нэг юм хэлэх ёстой юм шиг байна. Одоо энэ нэг ойлгомжтой өвдгийн онол гэдэг нэг хичээл байгаа шүү дээ. Тэрний дагуу би одоо ингээд бэк тест хийгээд туршаад яваад байна л та. Тэгэхээр энэ дээр одоо бол хөдөлгөөн одоо жишээ нь хугацаа бол ингээд 1 минут дээр харж байгаа тохиолдолд 30 минут, 15 минут дээр хардаг. Үгүй бол 60 минут их үсрээ тэгж хардаг энэ төрхөө заадаг шүү дээ. Тэнгүүтээ энэ харж байгаа энэ кант-плотын лагга 2 лам дотор багтааж хардаг гэж яриад байдаг. Одоо би бол энэ 1 минутын дээр одоо арилжаа хийж л байна л да энэ алтан дээр. Тэнгүүт одоо нэг юм яг энэ 2 лам дээр бол энэ багтдаг гэдэг бол зарим талаараа яг тэрнийг даах гэсэн үг биш. Энэ дээр бас наашаа цаашаа бас байх хэрэгтэй. Нэг 3 мөр байвал зүгээр шүү юм. Яагаад тэгэхээр одоо би энэ дээр нэг жишээ сая авч үзье л да. Жишээ нь одоо би энд ингээд нэг арилжаа хийлээ гэж үзье. За эндээс би бай захиалга өглөө. Гэтэл энд ийм бага цай үлдсэн ба. За яг хөө энэ явна гэж үзэн би заяа. Тэнгүүтээ би стоп-лоссыг би энэ лааны энэ доор нь тавина. Энийг эвдэхгүй гэж үзэж байгаа байхгүй. 2 дахь лаг үслэг. Гэхдээ ер нь бол шилжүүлэгчийн хөдөлгөөн одоо энэ доор тавьдаг шүү дээ энэ стоп-лоссыг. Тэнгүүтээ үндсэн хөдөлгөөн нь болохоор одоо энэ хүртэл яваад очиж байгаа. Тэгээд ингээд авчин. Тэнгүүт одоо ингээд хараад би эндээс бай хийсэн. Тэнгүүт одоо ингээд 3 дахь лаа ингээд ороод ирж байгааз. Стоп-лосс эндээ байдгаараа байна зөө. Тэгээд за ингээд харна. За ингээд 3 лам дотор ингээд багтаж өглөж байгааз. Ингээд 1 минут 15 минутанд харна гэхээр ягаад биш болоо авчиж байгаа. Бүр айгүй олон лаа. Эндээс хэмжээд энд харж байгаа боловч энэ дотор багтахгүй болоо авчиж. Тэгээд 60 минутан дээр харъя л та. 60 минутан дээр гэхээр ингэж авах нь зөв боловч ийшээ ингээ яхаар энийг одоо энэ жишээ би оройн гэж авах гээд байгаа хгүй юу? Шилжүүлэгчийн хөдөлгөөн нөрөө энийг авах гээд байгаа. Тэнгүүд ийм том пулбэк хийсэн юм дээр би энийг авах гэхээр бас нэг жоохон эргэлзээт энэ чи дамж хөдлөх хэрэгтэй тийм байхгүй байна. Тэгэхээр энэ бол яаж биш. Тэгэхээр энэ 30 минутан дээр ингэж 2 юу харж ингэж яж байгаа нь арай илүү бодтой харагддаг. Тэгэнгүүт энэ дээр нэг төлөж чаддаг. Энэний доор орох юм бол угаасаа ингээд алдагдлаа үлээд гарна гэж үзээд тэгэхээр дэш авчиж байгаа. Тэнгүүт яг 3 дахь дээрээ бол аваад идэв. Тэнгүүт сайн харах хэрэгтэй. Одоо энэ нэг зарим үед нэг юм жижиг одоо нэг ганц юм юг ингээд шилжүүлэгчийн хөдөлгөөн энэ татаж үзэх хэрэггүй. Ядаж 3-4 пулбэк нь жоохон томхон байв зүгээр. Иймэрхүү пулбэк энэ бол их баталгаатай болж. Тэгэхгүй нэг юм юмуд бас сайн хянаар байхгүй бол бас бүрэн ихтэй байж болохгүй иймэрхүү юм. Энийг сайн бодох хэрэгтэй. Тэгээд ингээд татах юм бол юм 3 дахь дээр ч юм уу иймэрхүү байвал зүгээр байдаг. Яг энэ 15 минут 5 минут руу арай өөр 2 лам багтаж байгаа юм шиг харагдчихэж болох юм. 5 минут дээр ч юм уу те. Гэхдээ нэг ийм юм хийчих гэдэг нь надад нэг санагдахгүй л. Тэгэхээр 3 ланд ер нь бол багтаад хөдөлчих гээд байдаг. Ер нь 2 гэхээс илүү ер нь нэг 3 томорох орчих гээд байдаг шүү. Яг бас нэг буцалтгүй 2 гэсэн тийм бодлоос салах хэрэгтэй. Зарим юмыг бас жоохон шинжилж апдейт хийжүүлж явах хэрэгтэй. Юм өөрчлөгдөж байгаа тийм. Энэ байдлыг бас тасн зохицуулж үлээж аваад ойлгож